Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өөрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Тимээ. Гэр бүлийн радио. Тэг, гэр бүлийн радиогийн том өрөөнд Батам орилно. За 5 өрөө хэмээх цэнгээд нэвтрүүлэг та бүхэнд өнөөдрийнхөө шин дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн маань 7 хоногийн эхний дугаартай хамт байгаарай. За ингээд гэр бүлийн радиогийн 1-р студид хөтлөгч Эрка, хөтлөгч Цаама, хөтлөгч Баясаа, найруулагч Мизүгийн хамт та бүхэндээ Амраа байх боломжтой шүү. Үгүй амдар ирсэн юм шүү. Хүй амраа ирсэн юм аа. Тэгээ би ороод ирсэн. За ингээд бид нар том өрөөний өнөөдрийн сэдвийг хөндөд бэлэн болсон байна. За даваа гараг болгон бид нар хэрвээ гэсэн төсөөлийн шин чанартай одоо ярилцлагыг өрнүүлдэг байгаа. За тэгээд цэвэр одоо уран бүтээлийн шин чанартай гэдгийг та бүхэн маань одоо мэдж байгаад байлгүй дээ тий. Бэлгүй тий. Тэгэхгүй бол одоо чинь бас зарим нь бас чин үннээсээ яриад байна гэж бодоод тах шиг байл шүү. Чи үнээс ярьдсан юм уу? Намайг одоо чин үннээсээ ярьж ийн гэж бодоод тах шиг байгаа зарим нь. Ямар муха баг зүтсэн. Тийм үү заяа маягаа бас арайч тэгж хэлэх болоогүй шүү дээ тий. Хүн чинь бас нэг юм чин үннээсээ ярих юм байна. Чин үннээсээ ярихгүй юм байна. Гэтэ өнөөдрийн сэдв бол хараа ер нь баг чин үннээсээ ярих юм байна шүү. Тийш дээ. Өөртөө ямар сэдвээр өнөөдрийн сэдв бол чин зүрхнээс ярих юм шүү. За ингээд танд бас энэ асуултыг бас бодоосоо гэж үлдээгээд өнөөдрийн сэдвээ өгье. Өнөөдрийн сэдв бол хэрвээ та өөрийнхөө амьдралын одоо нэг тодорхой нас руу ингэж яваад 24 цагийг өөртөөгөө хамт өнгөрүүлэн заяа. Яг өнөөдрийнхөө энэ биеэр тэр үеилүүгөө очоод тэр нөхөртөө нэг бүтэн өдрийг өнгөрүүлнэ. За тэгвэл яг ямар үеилүү очих вэ? За 16 настай очиж болно. За 18 настай үеилүү очиж болно. За бүр өдөр бүр санаж ивэл бүр тэр өдрөлгөө очиж бас болно. За би тэр өдрийг тэнэгцсэн юм аа. Амар ой санамжтай тий. Тэгж болох зөө маа тий. Өсгөлчүүдэд бол байгаа байлгүй дээ ой санамж нь. Бид нар чинь бол барагцаа шүү дээ. Зарим юм бол ингээд нэг аюул сэтгэл хангалуун амьддаг болохоор тий. Амар тийг жаргал хатс. Яста амар шүү дээ. За тэгэхээр ирхэм сонсогч та гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар биднийг одоо дүрстэйгээр үзэж хамтдаа байж комент хэсэгт яг аль наснда байна юу хиймээр байна тий. Тэр одоо хэсгүүдээ бичиж болно. Мэдээж 9986 104 5 дугаар явц сонсогч таны өмнө нээлттэй. За бидэнтэй хамтран ажиллах бол Монгол гэр бүлийн үн цэнийг хамтдаа түгээхийг хүсэж байгаа юм бол 88 66 10 45 дугаар явцчуудаар нээлттэй байгаа шүү. Тэгээд 19 цаг 45 минут хүртэл том өрөө. Хэрвээ та өөрийнхөө өнгөрсөн үеийн аль нас руу очиж тэр хүнтэй бүтэн өдрийн турш юу хиймээр юу ярилцмаар байгаа вэ? Энэ талаар сайхан бичиж. Надад бас сонирхолтой санагдаад байгаа нэг юм нь хараа. Ер нь хамгийн их алдсан өдрөлгөө очиод залруулах гэж оролдох уу? Эсвэл одоо хамгийн жаргалтай байсан үеилүү очиод тэрийг мэдрэх гэж дахиж мэдрэх гэж оролдох уу гэдэг их сонирн байна. Хоёр яг аль сонголтыг хийх үү гэдэг сонирн байна. Амраач гэсэн айлын сонгох үү гэдэг их сонирн байна. Гэтэ бид гурав чинь нэг нь хоёр нь одоо сэтгэл судлаач, нэг нь гэр бүл судлаач байгаа учраас хоёр нь гэр бүл судлаач, нэг нь сэтгэл судлаач. Тийм шүү дээ. Би бас сэтгэл судлаач. Би сэтгэлдээ судлуулдаг нь байна. Судалмаар байна гэж. Тэгээ ер нь бол яг нэг өнгөрсөн амьдралын за яг энэ дүгнэлтийг дараа нэлээ. За тэгээ. Ямар ч одоо зүгээр л гоё хүнээрээ ярмаар шүү дээ. Тийм шүү дээ. Хоёр одоо та нар ямар ч гэр бүл судлаач, сэтгэл судлаач биш шүү хөөе. Зүгээр л өнөөдөр бол та хоёр бол зүгээр та гурав бол заяа. Энгийн гэргэж шүү. Дараа нь эргээд амьдран л та. Яг наад шиг шүү заяа. Яг наад шиг шүү. За тэгэл үр дагавар магвар ярихгүй одоо. Зүгээр л яг тийшээ очивол ер нь аль үеилүү очих вэ гэдэг. А нь жаргалтай үе, Б нь зовлонтой үе. Магадгүй тий, магадгүй. Эсвэл зүгээр л рандом нэг үеилүү очиод зүгээр л хамт хүүхэд настайгаа хамт зүгээр шороо идэж суумаар байж болно шүү дээ. Мэдхгүй л байна да. Гэхдээ би яг ингээ энийг ярьж байгаа хоорондоо би өөрийнхөө нэг очих гэжсэн үеэ өөрчилчлөө. За. Би шокны үе. Тий, би өөрийнхөө нэг шүдэ хугалдаг 5 дугаар анги руу явъя гэж бодсон байхгүй. Би шүдэ яг ингээ хугалсан байхгүй. Тэгээ энэ миний амьдралд нэлээд олон юмыг бас өөрчилсөн байхгүй. Гэхдээ би тэр шүдэ хугалаагүй байсан бол миний амьдрал шал өөрөө байх байсан нэг үгүй л дээ. А гэхдээ нэлээд амархан байх байж гэж би бодоод идэв. Тийм болохоор би 5 дугаар анги руу очиод тэр хавар очиод унаад шүдэ болсон тий. Нөгөө нэг айлын цонх хагалчаад цухтаж байхдаа халтарч унаа шүдэ болсон байхгүй. Нэг бол би цухтаж байхад нь өөр зам зааж өгнө.
Ийшээгүй арка. Эсвэл тэр нэг гүүгээд халтарч ундаг хэсэгт нь би зогсоо те. Ингээд насан турш нэг юм 42 та залуу зогсож байгаа би тийшээ гүхгүй л хэлгүүдээ бодоод. Нөгөө тийшээ гүхүүлгүүдээ. Гэж бодож байна нэг. Тэгээд шүдэн хугалахгүй. Юу юм оо? Тэр одоо өнгөрсөн үед ингээд 5 настай үед очив штэ. Тэгвэл 5 дугаар анги. За 5 дугаар ангид очлоо. Тэнгүү чи 42 та зогсож байхад чиний үгийг энэ надаа миний харин тийм авахгүй би. Авахгүй л дээ. Хэцүү штэ. Авахгүй би угаасаа. Гүүг авахгүй шүү. За ойлгомжтой. Бас тийм кино идэг штэ. Тэнгүүд нь би харин тэр гүүг талд нь харин зогсчих гэж бодохгүй. Ингээд ч юм уу те. Гүйлэхгүй тэрлүү. Чи нөгөө тийшээ гүүгээс хөвлөөд өгчүүл яана. Харин кино идэг юм байна. Буруу тийшээ гүүгээд юмд сүвлээд өгчүүл яана бүр шүдээ угалахгүй. Тэгвэл баларлаа шүү тэгвэл. Тэр баллаа ч. Тэгэхээр харин дими юм байна. Би харин тэгээд нөгөө сольцсон гэдэг нь энэ заяа. Би уул нь энэ рүү яваад энийг сольчий гэж бодохгүй юу. Тэгснэ болцсон. За. Би яг ингэнэ. Би яг 2009 оны 7 сарын 18-нд очив. 7 сарын 2009 оны 7 сарын 18. 7 сарын 2009 оны 7 сарын 18-нд Тийм тийм. хоёр сайн тэмдэглэж авцгаа. Наадмын дараа. Яг энэ бол хагас өдөр байсан. За. Яг энэ үйлөөгөө очиод нэг хүний хоримд очив. Гоё юм байна. За гоё юм ярих гэж байгаа юм Тэр нэг хоёр залуу байлаа. Нэг хоёр залуу хурмаа ээж. Дуулсан юм шүү дээ тий. Тэгээ тэр хоёр залуус хурмаа ээжсэн байхгүй. Тэгээд За. югаач мэдэхгүй нэг хоёр залуу. Учраа ойлгоогүй хоёр нөхөр. Хурмаа ээжсэн. Тэгээ тэр хоримд нь би зүгээр ормоор байна. За. Хажуунаас нь хармаар тэр залууг уйлж байгааг тий. Тийм байна. Тэгэл чи өөрөө л айгу уйл шүү дээ Тий, тэр нь би байхгүй. Хэрэггүй, ашиггүй. Эхнэр өвдөр дурсамжиндаа очих гэдэг юм Тий, Гоё тий. дурсамж руу очих. Тэр амар сонин үе байсан надад. гариг байсан гинэ. Бям гариг Манай байсан. туслах яг хэлж Бям гариг байсан байхгүй. Тэгээ Эркагийн хорин байсан. Тий, миний Эрка хөрмөн тэр өдөр маш байсан. их уйлсан. Тий. Тэр дурсамж чинь чамд хамгийн аз жаргалтай дурсамж. Гэхдээ бас их сонин дурсамж, их гоё дурсамж. За. Тэгээд тэрийг одоо ингээд ер нь ийм л юм байна. Хүн ер нь хурмынхаа тэр мэдэрсэн мэдрэмжийг угаасаа дахиж өөр мэдэрнэ гэж байхгүй. Тэр чинь миний анхны хорин байхгүй. Анхны бөгөөд эцсийн хорин гэх гээд байна. Тий, ер нь бол тийм баг. Гэтэ тэрийг дахиж зүгээр мэдэрмээр ч юм шиг нэг юм зүгээр юм сонин мэдрэмж төрж байна. чи Бодол зүгээр төрж анхны шимдэл гэмээр юм шүү тий. Тэр чинь бас анхны шинэлдөө. Тэр үйл явцны орох юм байна тий. Орно. Бас тэр нь бас орно. Гэхдээ тэр нь бол би байж чадахгүй шүү дээ. Яагаад? Юу гэсэн юм бэ? Тэр хоёр чи яваадаг нь үстэй. Би ямар дагаад явахаар чинь бүр айгүй аим шиг кино шиг болоо. Бүтэн өдрийг өнгөрүүлнэ шүү. За бүтэн өдрийг л хамт байж. Тэгэл хоримд нь оролцсон. Тэгээ тэр хамт явж байгаа үед. Гэхдээ тэгэл өрөөнд нь хамт орж болохгүй шүү дээ уус тэр чинь. Тэр хоёр чинь өрөөнд ороод хаалгаа. Нэвтэлж байгаа юм чи орон цаг нэвтэлж таараш. Нэвтлэхгүй байна. Гэхдээ за нэвтлээ. Нэвтлээ. Эвгүй л юм те хажуунаас нь хараа сууж байгаа. Эвгүй л юм. Би ягаад гэхдээ ингэж бодсон гэхээр бит хоёрсээ аимд ядарсан ах. Тэгээд нөгөө бит хоёрын хөрмөдийг зохион байгуулаад зөвлөсөн ах маань. Анхны шүн учраас ингээ тий. За мартагдахгүй надаа хайшаа. Гэтэ ямар ч байсан та хоёрт ингээ зориулагдсан байх хэрэгтэй бит хоёрт амар гой буудал захиалж өгөөд тэгээ даарс ингээ авчирч өгөө. Тэгээ идэх снак энэ төр бэлдэж бит хоёр ороод унтаад өгсөр. Ятраад. Харин хүмүүс тийм алдаа хийдэг байхгүй юу? Ятраа унтаад хоёлоо унтгуу гэх. Бид нэр болохоор айгүй тэрэн дээр яг залуу байсан мөртлөө айгүй зөв юм ийсэн. Манай нөгөө нэг зөвлөгч биш үү? Манай хормын зөвлөгч, гэрэлтийн зөвлөгч маань гэр бүлийн тухай ингээд зөвлөгөө орж явахдаа тэн чи хорим гэдэг хэсэг байдаг байхгүй. Тэрэн дээр юу ярьсан гэхээр айгүй чухал юм ярьсан. Хорим бол хүнд зориулагдаагүй, чамд зориулагдсан гэж хэлж байгаа байхгүй. Тоо хоёр зориулагдсан учраас ухаан санд нь ортол ирсэн юм байна. та хоёр хормынхаа өдөр тэрэг дотоо ирсэн. хормынхаа өдөр юунд ч бити оролцсон. Оролцох юм бол дуусах хэрэгтэй болдог гинэ. Жишээлбэл энд тэндээс нэг ширээмээрээ олоод ирчих юм бол буцаага ширээгээ хүрээж өгнө. Заавал. Угаасаа тэгэн штэ тий. Тийм болохоор би нөгөө нэг зүрхнийхээ хаандад тухайн үед би зүрхнийхээ хаандад одоо бүх ажлаа хариуцуулсан байсан. Тэгээ зүрхнийхээ хаандад команд байсан бүх мөнгөө гаргаж ингээд данс руу шилжүүлж өгөөд за наадах чинь надад үлдсэн одоо наадахаар уучраа болоорой гэд. Мань нөхөр тэгээ сүүлд нь маргааш нь надад ярьж байгаа юм заяа. Үнэн хэцүүсэн гэдэг. Нөө мөнгө нь юу ч болоогүй бах дууссан гэдэг. Дууссан гэдэг. Тэгээ яах вэ? Зээлээд авчаа дараа нь чи төлөх үү? Эсвэл одоо гүрэлэх үү те. Тэгээ ямар ч юм мангар хэцүү байсан гэсэн. Гэхдээ тэрний хүчинд юу байсан бэ гэхээр цоомоо одоо байсан энэ асуудал гайгүй байсан шүү. Айгүй ядарсан. Амар өссөн харин хамгийн гол нь. Хоол Амар өссөн нөгөө суугаад сувнаа шиг суугаад цагсан.
Тэгээ бүр ус ирдгүүн багтаа л гэж боддог. Тэгээд нөгөө яг тийм туршлагатай болохоор хормиж байгаа асуудад усын л хамгийн түрүүнд хэзээ үлддэг байсан. Хоолоо идэрээ гэж хамгийн түрүүнд хэлдэг. Ямар ч байсан Хоол бол ордгүй мөлий. Тий. Аюул сангат юм байна. Ордгоо гэж маань битэр бол амар үлсэн нөгөө өмнөх оройн баг юм мэдээгүй маашин. Тэгснэ битэр ч тустай байсан юм шиг байсан. Тустай л байгаа юм чинь. Тэгж байгаа л яг нөгөө өглөө ингээл уулзахта тусдаа уулзж байгаа шүү дээ. Тусдаа ингээл машинаар явал тусдаа ингээл бэлдэх юм а тусдаа бэлдэж байгаа л яг тэр тайзан дээр ингээд уулзж байгаа хгүй битэр чинь. Тэгсэн чинь ингээд өглөөнөөс ш манай хүн бол ялангуяа бүр ингээд нүүр ам буудах модох гэдэг их юм их байгаа юм чинь. Би бол ингээд барыг чийлрээд хурдан болоосаа хүлээж хагаад өдөр болгож байгаа шүү дээ. А тэгэнгүүт мань хүн юм ууж амжаагүй хоол моол идэж амжаагүй битэр хоёулаа таарж байгаа хөөх. Тэг яг нэг хоолны цагийг хүлээгээд айгүй хэцүү юм лээ. Би бол хоолны цаг болгонгууд за Эрика одоо тэгвэл 2009 оны 7 сарын 18-нд өөрийнхөө хурман дээр очих гэж байна. Тэ? За хурман дээр очиж байгаа хүний хувьд тэр өдөр одоо өөртөөгөө 24 цаг өнгөрүүлэх гээд байгаа шүү дээ. Ямар нэг юм хийн, ямар нэг юм хилэнд хуваалцсан тий. Яг тэр хурмынх нь үйл явцын үеэр өөртөөгөө нэг тааралдаад юу хэлмээр юу хуваалцсан. Би харин ингэж яаж халамжилмаар наач ч гоё асуулт байна. За наач ч гоё юм байна. Би ингэж хэлнэ. За одоо намайг бол өөрийг нь гэж танихгүй шүү дээ маань тий. Тэнгүүт чи ер нь амьдралынхаа ер нь хамгийн чухал сонголтыг одоо хийж байгаа шүү. Янз бүрийн туулант хоёр. Гэхдээ ер нь чи баг хинтгийг хийчлээ дээ одоо. Ямар толгой үс юм ярьд юм бэ? Туулын шүү. Тэгтээ туучлаа шүү. Гэхдээ тодорхой ярилтай ч. Сонголтоо бол хийцэн учраас тэр замдаа туулах юмнууд бол чамд инээдэм шүү. Тий. Сонголтондоо гоё юм гоё дүүрэн байгаарай тий. Яг замдаа эвгүүцэх эргэлжсэн удаа байхгүй л дээ. Тийм бодол ингээд гүнзгий байвал өшөө амархан өшөө илүү ингээд баяр хөөртэйч өнгөрүүл туулах байсан юм билүү тий. Юм байхгүй гэдэг харамсан ч байхгүй л дээ. Тэрнээс хойш ингээд ер нь нэвтэйхэн л байгаа л да. Ягаад чи ягаад тайлбарлаад яамаар юм уу хэлээд байх юм тий. Харин чи тэр залууд бас өөр халамжлах ч юм уу тийм байхгүй байгаа тоххой харин. Тэгэхээр харин тэгэх гээд байхгүй. Чи амьдралынхаа хамгийн чухал тий хөндлөнгөөс нь би зүгээр мэдэрмээр байгаа юм болохгүйгээр тэр мэдрэмжээ хэлэх юм байхгүй. Дахиж очиж мэдэрмээр байгаа юм байна тий. Хэлэх юм байхгүй. Хөөе баг хэрэлдээр хийх юм уу? Ядаж нэг энэ 100 хэрүүлийнхаа нэг 30 40 алга болчихвол бас нэг арай амьдрал илүү амархан байх байсан юм болов? Амаа татаж амьдраа. Тэгмээр юм байна. Тэгмээр нэр тийм ээ. Чи нөхөр минь чиний хамгийн их буруудаг юм чинь амчин шүү. Амнаасаа. Амаа хазаарлаа. Амаа хазаарлаараа. Баясаа гिच барыг биш үү Эркагийн орн. Хийчмээр юм бэ нэрээ. Зүг юм байна шүү, зүг юм байна. Шиг давтаад ах юм. Зүг юм байна. Айгуусаа хэлж өгч байгаа Эркаг мэдээ. Эсвэл гэсэн. За ингээд ер нь бол миний юу болчлоо. За хоёрын хувьд. За баясаа чи сонирхолгүй байна. Бүр ингээд юм сонирхолтой болгомоор. Том өрөөнд орсон нэг өдөр ингээд өрнөөд тий. Тэнд ингээд өөртөө хамт амьдраад тий. Нүдэн баруун тишээ өгөөд. Дарванаа л юм байна да тий. За миний хувьд болохоор одоо нэг жоохон онцгой кейс нэг гоё кейс байна. Гэтэ энэ онцгойгээс нь эхлэе. Хүмүүсийг жоохон тий 6 настай үед өгөө очино. За. Тий 6 настай үед болохоор 100 яг ингээд бороо орцсон нэг тийм өглөө аавынхаа машинтаа бид нэр 5 сургуулаа суугаад гарахтаа гэж жалга руу онхолдоод тий тэгээд яг олуула байсан ч гэсэн яг миний доотлын дүү уруулан цэтрээд миний болохоор хамар ингээд цаашаа чихэгдсэн байхгүй. Тий тэгээд бүр амар гарч гараагүй юм байна. Гэтэ амар гарч гараагүй. Тий миний хувьд аюу хамгийн хүнд байсан гэсэн үг. Тэгээд тухайд ингээд нэг яг тэр нэг жалганд ингээд ухаа орохдоо Гэт хамраас айгуух цуусан ингээд асгараад тэрүүгээр зөндөө хүмүүс цугулсан. Тэр ингээд одоо хүртэл ингээд өнгөт кино шиг байна. Йоо харин тийм байх тийм байх. Тэнгүүт тэгээд түргэний машин ирлээ. Түргэний машин ирээд дүүфтэрийг аваад явлаа. Тий, дүүфтэрийг аваад явлаа. Тэгэл ингээд миний хамар бол ингээд ерөөсөө ингээд цус сад тавиал ингээд тогтоох арга хэмжээ аваад тэгээд эмнэлэгт очлоо. Эмнэлэгт очсон чинь одоогор болохоор хүүхд эхний лхсын яг урталт гэмтлийн хүүхдийн гэмтлийн эмнэлэг гэдэг нэг жижиг эмнэлэг байдаг байсан. Тэр эмнэлэгт очлоо. Тэгсэн чинь аав ээж нь орохгүйгээр гээ хүүхдийг өөрөө ингээл аваад орж байгаа юм л та тухайн үед. Тэгэл ингээл би уйлал ингээл угаалтур дээр нэг жижиг угаалтур дээр ингээл цусаа гоожуулаад их удаан зогсноо санд. Хажууд маань хүн байсан ч болоосаа гэж боддог байхгүй. Тэр үед нь би очимор санагдав. Таны өстө яг гоё юм байна. Наад ч өстө гоё юм байна. За тэгсэн чи уйлах гэдэг юм. 6 настай байсан гэсэн үү? 6 настай байсан тийм. Үе жоохон байсан шүү. Гэтэ тэр өстө амар юм тий. Ээж аав нь оруулахгүй ч юу гэсэн. Оруулахгүй тэгэл цус ингээл урсаал тэгэл тогтоогоол дараа нь ингээл имчилгээ хийгээл ингээл тэр чинь бүр ингэж нөгөө нэг ялсан амар штэ тэгдэг. Амар
амар тэгээ ясын гаргангуудаа ингээд маарлж ихдэг байхгүй. Яа тэгтээ тэр үеийн имлэг амар юм тий. Тэр үе чинь Ээж аав нь оруулахгүй Ямар сандаа нөгөө шүдий чинь ингээд бахаар авдаг шүү шууд дээ. бахаар авчдаг байсан шүү дээ тий. За хараач баг бишээ. Тэгдэг шүү. За болоороо тэр чинь баг шиг ийм хэлбэртэй яг Паргал бах. амар. Тэгээ ингээ маарлж ихэд бүр амар өвдөн. Тэгэл ингээл би уйлал тэгсэрнэ намайг харагдах юм байхгүй юм чил. За зүгээр болно шүү гэдэг ингээл. Тэгэхэд хажууд нь тэрвэрээ дарагдаад зүгээрээ одоо ингээ өвчин чи намднаа гэдэг хүн байсан бол гэж бодогдлоо. За зүгээр үлчтэй. Наа чи тэгтээ нэр амар юм байна тий. Тэгэхээр ингээд хүний амьдрал яг тийм хажууд нь ингээд миний хажууд хүн байсан болоосаа гэж. Уу яг өвчин намдахгүй л дээ. Тий. Тэ? Өвчин тухай үед ингээ мэдрэмж нь бол ингээ байж л байна шүү дээ. Гэхдээ хүн байна гэдэг чинь бүр шал өөр шүү Яг тий. үнэн тий. Аргадаад тэрврээд ингэртээ наагаад тий. Ээж минь байсан болоосаа гэж би бол аягүй бодсон. Өөр гэдэг. Тэгэхээр одоо Васигч гэсэн яг шилдэг сэдв Тийм байна. байна. Тийм сонсогч та үзэгч та Гэрүүлийн радиогийн том өрөөнд байна. Тэгээд том өрөө нөлмөстэй, баяр хөөртэй, амьдралын дурсамжуудыг хуваалцдаг сэдвүүд рүү яагаад ч юм ингээд орчдөг байна тий. Тэгээд та ч гэсэн яг энэ хэсэг хугацаанд бидэндээ хамт байж хэрвээ та өнгөрсөн амьдралынхаа аль нэг үе рүү очих тэр боломжийг хэн нэгэн танд олговол аль үе рүү очих вэ тий. Тэгээд магадгүй ингэж тий юу хийх вэ, юу хэлэх вэ, яг яаж хандах вэ. Тэгээд Басигчийнхаа бас яг тэр өвтгөн зүйл рүү очиход бас хөөхий 6 настай охин гэж бодохоор хайр санагч тий. Тийм байна. Аа тэгсэн чи би шууд өөрхийгөө ярьчих уу? За тэгээ шууд ярьчих. Тэгэхгүй би уйлаа цааш ярьж чадахгүй юм байна. Ярих юм байгаа ч гэсэн чадахгүй юм байна. Яг нөгөө баясаг Үргэлжлүүлээ те эргэж очиад үргэлжлүүлээ шүү. Тэгээ. шүү. Загнаад байгаа Гайгүй юм. болчихно. Яг баясагчийг үйлээд гэсэн чинь би бас яг ерөн жоох сэтэл ав чамаас аваагүй айгуу сонио. Эндээс авлаа. Тийм би зүгээр нөгөө нэг ад жаргалтайгаа л мэдрэх гэжсэн юм байна. Та хоёр болохоор яг гойлуугаа очих шээ. За. Би 7 настай үед рүү очино. Яг хоёулаа жоохон бараан байгаа. Хоёрыг ярих уу юу лээ? Эхлээд зүгийг ярьчих дараа гоёыг ярьчих гэж Тэг. За тэгвэл Тэгвэл гоёыг ярьж болно шүү. гоё ярмааргүй нэ. Баясагч араас шууд Шууд 7 настайгаа. Болио. 7 настайгаа боллоо. Тэгвэл юу руу очлоо? Хоёр дахь охиныхоо одоо манай хоёр дахь гэсэн үг л дээ. Охиныхоо 7 сард. Яг тэр өдөр нөгөө ажилдаа яарад тэгээд ингээд үлдээх хэвцэх. Тэгээд тэрнээс болоод нөгөө манай охин чинь гараа түлжсэн. Оо тэгээд уг нь ингээ ирүүл ингээ танхил ингээ төрсөрнө одоо бит хоёр юу бодоход аягүй хэцүү байдаг вэхээр 3 хүнийг охинтой гэж бодохоор ганц охин минь гэдэг үг л байдаг амар яадаг байхгүй ганц охин минь ганц даам гардаг хүн маань гэж бодохоор нөө гар нь ингээ түлхэгдсэн. Гэтэ талархууштай зүйл нь ингээ нүрээрээ орох боломжтой байсан боловч ингээ татаж аваад зөвхөн гар мэттэй амар шүрсэнд нь ингээ татдаг. Тэгээ хамгийн гоё зүйл нь юу болсон гэхээр ингээ нөгөө өвдөлтөөсөө болоод тэр хөвч чинь нөгөө гараа ингээ чирсээр ийм ч нөгөө чиг байр нь орондгийн эмчнэр явах те тэгэл тий чиг байр нь марин гэж хэлээгүй. Тэгэл нөгөө охиноо ингээл өвдөхөр ингээл тэр нөгөө чин гараа ингээл өвдсөндө атгасаар агаад яг хурийнх нь одоо нөгөө хурууных нь энэ үе нь энтэйг ингээ нийлээд цаахгүй. Нөгөө арьс нийтдэггүй гэсэн. Зүг. Тэгээ энэс болоод нөгөө дараагийн хөвгчлөлт нь ямар асуудал тулгарх вэ гэхээр шүрмсэн татна. Гэтэл ингээд асуудал. Тэгээд бүр гар хуруугаа тайрах ч юм уу тийм юм. Тэр гэхдээ магадлал шүү гэд. Тэгээ бит хоёр ерөөсөө яаралтай хоёлаа энийг ингэж нөхөн сэргийх гоо сайхны юунд орох шаардлагатай байна. Тэгээ гоо сайхны юм судалсан чинь бит хоёрт чинь 100, 150, 200 саяас наашгүй мэрдэм гац тээ. Зөвхөн гараа энэ тий. Тэгээ би байсан тэгээд яг хуу бөөн л ирэл хайгуулж байгаа бүх юмаа зарыг те ингээд тохныхоо төлөө зориулъя гэж хоёлаа шийдвэр гаргаа хийжсэн чинь яг тэр 100 манай 3 намрыг гарахын яг өмнөх нь төрхийн өмнө гэсэн үг шүү дээ. Яг ийм гимтлэр одоо мэргсэн. Гэхдээ ингээд хүмүүнлэгийн одоо ийм юу хийдэг эмчнэр Монгол руу явж байна. Та хоёр ингээд очоорой гэд. Тэгэл нөгөө орон нутгаас шуурал ирдэм бас. Ирсэн чи гимтлийн имлэгээр ингээд коридороор дүүрэн төлөгцсөн хөлтөө. Тэгэл хараад манай охин юу ч биш юм байл гэж утсан. Юу энэ дундаас 3 хүүхдийг сонгож авах гэсэн байхгүй. Юу сонгогдох. Зүгээр тоо могоо ингээ ороод ирсэн хүүхд. Халуун тоогонд орчдөг байсан гэж. Тэр өдөр нөгөө хин явж ирсэн. Нөгөө боёгийн хамтлагч ямар хамтлаг гэлээ? Шинэ үеийн нөгөө жүжигч онон билүү? Онон шиг онон биш. Эмэгтэй онон онд болмол ингэ зогсож идэх байхгүй. Тэлэгцсэн яг тэрний чинь дараах. Тэгэл за бүтэхгүй юм байна дөө энэ ч те танил тал яасан ийсэн гэд. Гэхдээ яг юм яаж мэдэх вэ? Зорин ирсэн юм чи үзүүлээ гээл. Тэгэл яг очор болол нилээ очрлж байгаа л яваал орсон чи юм ч үзэл 1 намрыг хөтгөл. Шууд цогсон шин. Нөгөө идэх юу магадлал нь ойрхон байна гэж байгаа зүгээр нь маш чухал хэрэгтэй байсан баг те. Тийм байж магадгүй. Бит хоёроос хүн хүүхдүүд зүүн. Бит хоёр бол буугаад төсөөсөн байхгүй. Тэгээ ирсэн юм чи үзүүлээгээд чи 1 намрын хагалгаанд орох энэ бүр яаралтай өнөөдөр орно гэл. Тэгэл ингээл уйлт юм билж хүн чи ингээл. Тэгээ жирэмсэн мэснийг чийлхүү. Тэгээд яг одоогийн ингээд юундаас ярих юм бол тэр одоо 11 сарын хэдний өдөр байсан тий. Хэрвээ өөртөө хань болох юм уу?
буцаж очих юм бол битгий яв ажиллаа дасал өнөөдөр залхуур уут одоо юм. Тий охинтойгоо хамт бай гэдэг. Тэр нөгөө гимт гарахаас өмнө зүв. Самаалга өхөн шүү дээ. Өстой гоё юм. Яаж хийж яагаад эсвэл 30 нуудаг ч юм уу те. Эсвэл юм зөм олдоггүй ч юм уу. Эсвэл гэрээ ингээд дотроос нь чойж хөдөлгөөний хайчгаа. Тэгж үү те. Утсын Чи утаагаар гэдэг өөрийнхөө үгийг авах юм уу? Хаад ах уу. Харин Авдаг байлгаа тэхүү. харин тэгээ нэг өдөр нэг юм хийн гэхдээ юу хийх нь бол тэгэл өөрөө сонгоё те. чи гэхдээ үгийг нь бол авахулах аргаа бол одоо олчих штэ. Тий. Яаж хийж яагаад. Тэг яаж хийж байгаа барайч хүчээр барайч болтгоо. Эсвэл манай нөхөр үгийн сонсгоо. Тий. Аха. Эхнэрээ Тэгээд ингээд эхнэрээ яамаа ятгаад тий яддаг ботго. Эсвэл хамт яв гэрээсээ гар мар гэдэг ч юм уу тий. Ямар ч байсан тий. Ямар ч байсан нэг Яг юм тэр нэг 11 цагийн үе ихгүй. Тийм байна. Яг л тэр цагийг л ерөөсөө ингээд нэг юм баймаар жилдээ байчмаар тий. тий. Чи ядаж өөрөө очоо байчих юм шүү тэгэхээр. харин тий өөрөө очих гээд байгаа шүү дээ. Тэр үеийнхаа өөртөөгөө өөрөө очиод Өө чиний одоо залуу чинь чи залуу бие чинь ажилдаа явсан л байна. Чи очоод орхоор чинь саалганд өгчээтэй тий. битгүй гол нь өөртөөгөө байхгүй юу? Тийм л юм байна. Гол нь Өөрийгөө л өөртөөгөө болгох ингээд За юм. тэг тиймэрхүү юм юм байна. аргадах ч юм уу те ярих ч юм уу эсвэл Одоо бол нэр гар мар ч юм уу давгүй юу? шүү дээ. Давгүй. Одоо бол яг хөө тэрнээс ч явж тэр чинь айс нөх хаалга юм Тийм билээ байх, шүү. тийм байх. Яг гоо сайхныхаа зэрэглэлээр ярих юм бол нэлээд үнэтэй хаалга болчих жоо. Тэгээд яг энэ цавных нь хэсгээс ингээ аваад тэгээд гарын ингээ тэнэлэх чам бүх арсыг уулаа. Тэгин. Тэгээд ингээд арсын ингээд энэ хэмжлэн энэ хэсэгт ингэж хийгээд нөхөдөө ингээ шал өөрөнгөтэй. Тэг яг нэг охиндоо айгүй их юу яасан л да. Хамгийн гоё үзэсгэлэнтэй бурхантэй чиний гараар ингээд үнэхээр гайхалтай зүйлийг хийн дээ. Тэгээ хиндэ айгүй ингээд юу яад гэсэн. Ангийнх нөхдөд харчаа баста гар мар гэл тэ. Үсрэх тэр нь айгүйс нь үстэй. Тэгэж штэ нөгөө өөр ус ургадаг гэсгээс ирж байгаа чи. Тий үстэй гар мар гэ. Тэгээд өөрөө нэг хэсэг эвгүй болж одоо бол тасцсан. Зүв. Тэгээд гэхдээ гол нь тэр нөгөө сонголт нь бас амар том бидрэл байсан байхгүй. Тий тэр хамгийн нэг нэмэр сонголт Тийм шүү дээ. Тийм Сонголтноо. ээ. За нэг тийм өдөр Өстой гоё юм байна. Өстой гоё өдөр сонгосон. Харин тийм гоё өдөр сонгосон байна. Та болохоор очивол яах юм? би очих юм бол за магадгүй одоо тэр үйл явцыг за цомогийн хилдэг гаргалгаас гоё таалагдлаа. Одоо Болиулах тий тий. бүр болиулах. Эхний ээлжин тий одоо манай аавд ч юм уу тий эсвэл одоо 6 настай надад хэлээд би юу ч ойлгуулсан байх л та. Тухайн үед ингээ бодохоор тэгэхээр аав ээжд маань хэлээд тэгээд ийм юм болно шүү тий хүүхдүүдэд хамгаалаарай. Итгэх байсан болов. Харин итгэх байсан болов мэдэхгүй байна. Тэр л зэн тий. Одоо ингэж бодъё л та. Одоо ингэж гинт байжсэн чинь чихэн дээр ирээл те. Хагасаа өдөр нэг юм төлөлдсөн байна гэж бодъё л та. Гэр бүлээрээ те. Битгий яваарай. Ингээрэй гэдэх юм бол тийм шүү дээ. За тийм шүү дээ. Тэгнь тийм юм болох уу мэдгүй зоригтойгоо төлөсөн төлөвлөгөөгөө цаавал биелүүлнэ гэж гах юм шүү. Тийм тэгэхээр нэрээ бас ингэ бодохоор 6 настай хүүхэд өөрөө шийдвэр гаргаад эсвэл тэр хүний үгийг хүлээж авч чадахгүй учраас хоёр дахын сонгох юм байна. Одоо ядаж одоо очсон байгаа надтай хамт байгаа. Намайг угаасаа тэгэх юм байна таних бол. Тэгээд хоёр дахь өдрөөс нь харин айгүй хөөрхөн нэг 10 дугаар ингээч намайг ингээд дагуулад ингээд имчилгээнд нь яваад хамт ивтэж байгаа хөлтөө. Тий хамт ивтэж байгаа хамт гэмтэлд ирсэн. Тийм тэгээд 10 дугаар анги учраас том би чинь 6 настай тэгэнгүүт тэр их чинь ингээд намайг дагуулад танихгүй хүн юу? Тий зүгээр хамт нэг өрөөнд нэг тасагт ивтэж байгаа. Харин тийм бай тий. Охин байхгүй юу? Тий. Тэгээд эзэнтэй болсон байдгийг. Тэгэд юу мó оролдгүй юм уу? Асрагч одоо юу гэдэг гэрээс нь гэрээс тэгж хүн бол орж байгаагүй. Тэгээд ингээд тэр их чинь ингээд дагуулаг тэр үеийн тийм юу байсан юм байна. Аймар диктатурт юм бэ ямар тийм. Сүүлд ингээд ухаан ороод бодохдоо тухайд бол ингээд үйл явцаа санаад байгаа шүү дээ. Тийм байна. Сүүлд ингээд нэг жоох ухаан ороод бодохдоо яагаад нэрээ ингээд ээж аав ч юм уу те том хүн байж болтгүй байсан юм болоо. Яагаад ингээ хажууд нь ингээ хин нэгэн сахиур гэж ярьдаг тий байгаа тэр хүүхдийг ингэдэггүй байсан юм болоо. Тэгэл тэнцээ чин сайхан тий хамартаа нэг хоёр хамарлууга гээд бөөм бийдчихүүлсэн амаараа амьсгалсан нөхөрл тий 6 настай нөхөрл хүн амьтан царай алдаал явж исэн байгаа байхгүй. Тэгээ маргааш нь тэр охин л хөрхийн амьтан өрөвдсөн юм шиг байгаа. Өөрийнх нь дүү шиг санагдсан баг. Намайг дагуулаад имчилгээнд явахдаа тий намайг хийлгээл ингээл бүх юм маань ингээл өвдөж гин үү яаж юм. 10 дугаар анги хүүхдүүд шиг том хүүхдүүд тий. Тийм ээ 18 тав. Төгсөх хүүхд тий би чинь тийм байсан. Тэгэж шийдэх юм байна. Ингийн ерөөсөө. Хөөх юм байна. Өстө над чи гуруулаа шүү дээ тий. Яг одоо тухайн үеийн эрүүл мэндийн яамд ирвч. Бодлогын хэмжээд очив. Нэмэргүй. Яг ийм насны хүмүүс сахиуртай байна гэдэг шийдвэр гаргаж чинь шүү дээ тий. Тэгэл дээгүүр нь ярина шүү дээ. Гэхдээ тэр чинь ойлгохгүй л дээ бас.
тухайн үед угаасаа бүхэл юм тэгж л явдаг байсан болохоор. Тэгж л явдаг байсан баг. Нийлээд нэмэргүй л дээ. Тийм баг. Тэгэл манай Цаг аав үеийн ч өөрхийн амьд өөрийг их буруутгадаг байсан. Тэгэл баг өдөр болгон шахуу ирнэ хөөрхий. Тэгээд тэр чинь бас нөгөө машина унгаацсан хүүхдүүдээ бас санхүүгийн аюулгүй том асуудал болсон байгаа шүү дээ. Давхар хажуугаар нэг юм шийтгэл мэтгэл авсан юм шиг байгаа юм. Тийм. Байгууллагатаа тэгээд цагдаагийн байгууллагаас ч юм авсан юм шиг байгаа. Тэгсэн хэрнээ тэрийгэ хэлэхгүй тэгэл өдөр болгон над дээр эргэж ирдэг. Тэгээ ээж ингээл нэг их хэрэг хүмүүртлөө аав айгүй хэрэгж ирдэг. Миний охин гээл те миний охин яач ингээл ирдэг. Байсан. Тэгэл хамгийн сүүлд тэр чинь эмнэлэгт баг сар гарan баг 2 сар хөвцсөн үү яасан. Тэр 100 байсан. Тэгээ бараг л намар эмнэлгээс гарч ирсэн байхгүй. Тэгэл яхад бас аав гаргаж ирэл аваал. Хоёлоо дэлгүүр орё гэл дэлгүүр ороод тоглоом авч өгч ирсэн үү те. Тэгэл тэр мөр ингээ бодогдохоор ингээд сэтгэлийн засгаал ухаантай хөөх юм те. Аргадах гал байсан юм шиг байна. Тэгээд одоо ингээд энэ хамрын асуудал бол тухайн үед ингээд тэр эмнэлгийн л одоо ингээд гаргасан одоо хамраар явж байгаа байхгүй юу? Амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Амьдарч байгаа гэсэн үг. Тэдний урлан бүтээлөө. Тэдний урлан бүтээлээр амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл ингээд би баг 20 хэдэн нас хүртлээ баг 30 нас хүртлээ тий. За би яг өөрийнхөө хамартай байсан бол миний амьдралын хувьд ямарх байсан бол гэж яг боддог байсан шүү дээ. Нэг өөрчлөлт байхгүй шүү дээ хичээ. Тэнийг юм боддог байсан ши. Гоё байгаа шүү дээ тэр. Гоё ягаал та. Гэхдээ өөр байсан бол ямарх байсан бол гэл ингээл аюух болсон. Тэгээ хослоор ингээд энэ одоо хамар бол айгүй имзэг гэжтэй угаасаа тий. Хамар мэтгэнээр гимтээд өнгөрсөн бол болж байна тий. Хамартай хүн байхгүй ч л шүү. Байхгүй. Сая би яриг үзүүлсэн чинь миний хамрыг өстэй аль юу. Хаалганд орж байна. Яг хагалгаанд орох хэмжээний бол биш байна л гэж л. Бид хоёр одоо хоёулаа хагалгаанд орох хэрэгтэй. Тэгээ хоёулаа зэрэг орчхоор хүмүүс ойлгохгүйгээ манай нөгөө ойр хавийн дүүнер хоёр хоёулаа ингээд баг 10 хоног явна гинэ. Тийм шүү дээ. Хоёр додолж тэг тусман хоёулаа хамт орё гэж утсан. Яадгийн тий. Гол нь би нэг асарч чадахгүй шин. Хэцүү байлаа. Тэр асарах хэрэгтэй билээ шүү. Чанга юм байлээ. Айгүй өвддөг. Одоо айгүй шаардлагатай. Баясаг жилдэг үнэн баггүй. Хөвдөж онтож болдог юм байл шүү дээ. Ингээ босоогоор шахах. Тэр чинь ингээ хамарчаа ингээ битүү байгаа гэж бодлоо тий. Тэгээд ингээ өвдөлт айгүйх байгаа гэж бодлоо тий. Тэгэл яхаар гурлаа хамт орох уу? Гурван бэлэг гурлаа том өрөн дээр ирээ. Та тэгээ одоо хагалгаа хэлэх заалттай юм уу? Заалттай. Тэгээд саяхан нэг ингэж явсаран байгаад л саяхан нэг үзүүлсэн чи харин хийлгэрэл гэж л. Нөгөө нэг амьсгаа дутуу очиж гин гэдэг. Амьсгаа биш энэ дотроо нөгөө таславчин мори байгаа тий. Тэгээ мори. Тийм учраас одоо ингээ хөвшиг тусмаа гимтцэн хамар улам навтаадаг гинэ. Улам навтаагаад ингээд бүр хэцүү. Амьсгалахад хэцүү болдог. За одоо юм хөгжсөн гоё болсон байгаа. Тэгээ одоо нөгөө энэ тарих толгой ингээ шилтгаангүй өвдөд байдаг чинь. Толгойд энэ ингээд аюу хөвддөг чинь тэрнтэй хамааралтай гэдэг. Гинт нэг өдөр баясагч аа. Шонготоос хүүхөө ороод ирэх юм байна. Ямар хамар байсан. Хамар байсан болох юм л да. Угаасаа байсан байлээ гэдэг. Йоо, бас сонир юм байна. За одоо гоё руугаа орох уу? За гоё руу. За тэг хоёрт гоё юм юу байна? Чамд юу байна? Би тэр хурмаа ярьсан штэ. За тэгвэл муухагаа яа. Миний муухай нь одоо тэр юу л байгаадах шиг байна л да. Одоо тэр юу л юм шиг байна. Тэр шүдэ хугалдаг л юм шиг. Би чи яг нөгөө нэг зүхтаж яваад тийм байна. Зүхтаж яваад халтарч унаад яг манай юм турбан юм хашаа хайс байсан. Тэр хайсан дээр яг нүрээр унаад бүр ингээд нүрээр бүр ингээд өмцөн мунчаагүй заяа бүр. Бас аацтай. Яг ингээд гараараа тулаад яаж тулсан бөө мэд ингээд тулаал ингээд цохиол авсан заяа. Тэгсэн чинь ерөөсө шүд чинь ерөөсө цохоход хугарч байгаа. Уг нь уруулны цаанаага тий. Тэгтээ бүр ингээд дараа бүр ингээд бүхлээр ингээд орцсон бол ингээд цааш явчих штэ. Тэгээгүй. Зохиол авсан байгаа хөөхгүй. Тэгсэн чинь яг тухайн үед ингээд босоод ирсэн чинь хараа хилээр ингээд тэмтрээд үзэж байгаа юм бэ. Нэг шүд онцсон байт. Үгүй босч ирээ чи ингэн тавьдаа харсан уу? Хүмүүс намайг харж байгаа. Үгүй тийм хараагүй. Миний санаж байгаа юм ингээд хилээр тэмтэрсэн чинь нэг шүд онцсон. Тэгээ амнаас шүд ингээд цус гарцсан байгаа хөөхгүй. Тэгээ ингээд төв гэсэн чинь нүг шүд байхгүй. Шүд гарч ирдэг. Залхицсан болов. Яг чинь миткод тэр ч бөөм тайцсан бөөм. Тэр газар л унсан баг. Нэг шүд яг байхгүй. Энэ штэ энэ явахгүй. Энэ яг ингээд бүр хуус ирсэн. Язаар үлдсэн байт. Тэгээ би ямар алаа юм бэ гэл гэсэн чи цус гараад идэг. Хэдэн настай байсан? 5 дахь гэдэг чинь 8 таатай сургуульд ордог штэ. 12 тайсан. 12 таа. 13 тайсан юм шүү. Тийм байна. Тэгээд зөндөө том болсон тий айлын цонх хаглааг үүссэн байна тий. Тий би чинь гол оруулсан бохгүй уулна. Тэгээ одоо би бодохдоо зүгээр тэгж боддیں۔ Зүгээр л нүүрэлдэх байж үнтэйгээ. За би хагалсан юм аа уучлаарай гэх тий. Уучлалтаа гуугаал эзэн гарч яад нэг цохин үйц тий. Тэгэл аав ээждээ очиод айлын цонх хагалсан өрөнд орсон шүү хоёргээ хэлээл тэгэл хүүхэд байхад явах байсан байхгүй. Буруу юм ичвэл цутаадаг л байсан. Харин тий. Тэргээр л зодчаал цутаачдаг. Яг тэр чинь баггүй. Тий яг л тэгдэг байсан шүү. Тэгээд зүхтаж жагаад тэгээд ийм болчихсон. Тэгээд бикэртээ орч чаддаг хамгийн гол. Байгаалдаг. Гэгээд тасрыг хүлээгээд харагдахгүй гэдэг тухаанда.
Тэгээд нэг орц морцонд ороод ингээл тухайн чинь CU юуч байсангүй шүү дээ. Орц морцонд л суудаг байлаа шүү дээ. Орчин цагаар ингээд хэлээр оролдохоор нэг л шүд угаасаа байдгүй. Нэг л шүд байхгүй юм байна. За яг нэг л юм байна гэж бодоол. Тэгэл харанхуй болохоор н орлоо гэрлөө. Ороод үүдэн зогсоодсон чинь би ингээд мэддэхгүй байх хэрэгтэй байсан юм байл л дээ. Тэрийг би мэддэхгүй. Ухаандаа мэддэхгүй байна гэж одоо харанхуй зогсоодсон чинь аав харчаад. Яа юу игээд байгаа наа гэхээр өөлээд. Уучлаарай гэдгсэн чинь юу уучлаарай гэж. Тэгсэн чинь шүдөө угалцаа гэсэн чинь. Яг ингээ харсан чинь нэг шүд ингээ байхгүй яг. Тэгсэн чинь ээж ингээ харсан бас байхгүй. Тэгсэн чинь миний энэ шүд хугараад энэ хоёр шүд ингээ цаашаа ингээ хазаацсан байсан би мэдэхгүй байхгүй. Би өөрөө мэдэхгүй. Тэгээд ээж ингээ харсан ээж хүү наа чи ямар халаа юм бэ? За хоёул өглөө имлэг орё гэх. Тэгээд ээж ажиллаа тэр өдөр болоод намайг дагуулаа өглөө имлэг орсон чинь имлэг дээр очсон чинь нөгөө эм чинь миний энэ шүдийг ингээ зургийг аваад харсан чинь миний яг үүдний баруун талынхаа шүд нь энэ хоёр шүдний энэ хэвчтэй цуурцсан байдیں۔ Нүдэнд харагдахгүй ингээ цуурцсан наад ч угаасаа унах юм байна. Авчи гэд болдгоо. Тэгээ би ч ахуулахгүй гэд ойлаад. Үгүй ахуулахгүй шүдтэй үлднэ гэж бодсон юм шиг. Тэгсэн л байгаа тий хүү. Шинэ хөө юм чи ойрлуулж байгаа авд юм байгаа. Бахаар авсан уу? Тий бахаар авсан. Бахаар авсан. Тэгээ хоёр юм онгорхоор шүттэй. Тэгээд тухайн чинь бас тэгэл мөнгө төгрөг болохгүй. Тэгэл нөгөө нэг язортой шүт. Тийм хэлбэг хийдэггүй байсан. Тэгэл нэг шүд нь 500 мянгаар хийдэг байсан. Тэгэхэд нэг хүний цалин 500 мянга болж. Тэгэхээр чи юу нэг шүд хийлэх хол авсан дээр шүү дээ. Хоёр шүд шүү дээ. Тэгээд хоёр шүдэнд ингээд сайт хөрөг. Битггүй. Тэгээд тэрнээс хойш би бараг нэг жил 2 жил шүдгүй явж байгаа юм чи. Боддоо 5 дугаар ангийн үгэд Сайхнаас шүдтэй болсон. Тий 5 дугаар ангийн үгэд шүдгүй явж ийн гэж бодохоор амар байгаа үстэй. Тэгээд ингээд сүүлдээ ми угалдаг шүдмүүд хийлгээд бүрстэг үүлээ үтсэн. Энэс болж. За яста сонирхолтой түүх байна те. Тэрийг хугалуулахгүй байсан юм би тийж байсан. Унахгүй байсан ингэж. Тий унгаахгүй тулд хөөдөгсөн юу. Мэдгүй ямар нэг юм хийх байсан. За та хоёрын сайхан түүх юу? За эхлээ сонсогчтой бас ингээд гоё бичээрээ ороод ирээрэй гэж уриалъя тий. 9986 1045 дугаарыг утас шуудаар нээлттэй байгаа. Орж ирээд те та магадгүй аз жаргалтай эсвэл те танд гонигтай мэдрэмж төрүүлж байгаа тэр түүхээ аль нэгийг нь хуваалцаад тэр үед очиод тэр хүнтэйгээ хамтдаа өөртөөгөө хамтдаа ямар зүйл хийх байсан бэ? Тэр талаараа сайхан яриад ороод ирээрэй. За гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хүрч байгаа комент зэгт бас бичиж болно. Бичээд хуваалцаад. За тийм дээр болохоор сайхнаа чулуунхүү хамрын халгааны дараа хүнд юм өргөхгүй, итвэхтэй хөдөлгөөн хийж болохгүй болохоор учиргүй асрахгүйч хүн хажууд байх хэрэгтэй санагцсан. Тэгэхээр хоёр ингэчээр хүнд юм өргөнө гэнгүүт хоёр би энэ лүгөө хараад хээштэйшээ хараад яах вэ би өрхөө гэ тэ. Хөшүүрэг хэрэглэх үү гэ тэ. Сая чамайг ярьж байгаад бас бодчихлээ шүү дээ. Эрка ингээл яваад орсон бол дөрүүлээ ингэ сууж байгаа шүү дээ. Тий. Яг үнэ. Би жоохон доошоо ингэсэн бол тэгэл дөрүүлээ ингэ сууж шүү дээ. Манай байгууллагт өөр ер нь ор шаардлагатай юм байна. Өө ер нь их юм байгаа шүү. Бүгдээр энийг өдөр авах уу? Нэг имфикс сурталчилсан. За сонсогчдаа гэр бүлийн радиогийн том өрөөтэй хамтдаа байна. Тэгээ бидний бас шуудаар хурж байгаа лайвыг маань үзээд сэтгэлдлүүдийг бас үлдээгээрэй гэж хэлмээр байна. За бид гурийн хувьд бол одоо өнгөрсөн амьдралууга очивол яг аль хэсэгт нь очих вэ гэдэг сэдвээр юу хийх вэ? Одоо гоёыг ярив. За хоёроос сонсъё одоо гоё. За би эхлэе. За тэгээ. Одоо болохоор маань нөхөр ингэж идэх байхгүй юу? Яг хөө те нөгөө өнгөрсөн ингээл юмаа ингээл дурсчаал чи тэр үед ихтэй тэгдэг байсан те гэдэг нэг ийм намайг нэг унгаадаг нэг ийм дурсамж байдаг байхгүй юу? Тэрийг би өөрчлөнө. Тэр 18 жил ярьж байна. Тэгээ тэр юу байсан бэ гэхээр би ч одоо анх нөгөө ингээ шохоорхож хардаггүй байсан. Зүгээр нэг жирийн гэдэг категорид байгаа байхгүй юу? Батгүй болол те. Ингээ миний анхаарлыг ингээ татаагүй нэг тийм сонин содон зүйл байхгүй үе байсан. Тэгээ тэр чинь миний буруу биш шүү дээ. Тэгээ яг тийм үед нь ингээл одоо яг санд Улаанбаатар банкны хажууд биш ээ. Улаанбаатар банкны тийм чинь худалдаа хөгжлийн банкны нэг санаж байна. Урт талд нь төвнэ тийм. Тий цаад талд нь төвнэ. Яг тэрний хажууд бит хоёр явж байсан байхгүй юу? Худалдаа хөгжлийн банк руу чалах чийлүү. Ямар ч гэсэн манай найз Батгуугийн бас найз. Бид гурав ингээд 4 Үгүй. Гурлаа. Батгүйгүй юм байна. Үгүй. Батгүй байгаа би байгаа. Найзалдаг. Одоо жишээлбэл баясаа ихч гэсэн үг байхгүй юу? 3 хүн юм байна. Тий 3 л. Тэгээ би тэр дунд нь байгаа хүн хоёулангийн чинь найз юм. Тий хоёулангийн маань найз. Тэгэхээр хоёр бол хоорондоо найз. Хоёр бол тийм сүжигтэй бол биш. Угаасаа тийм үе байсан шүү Батгүй. Батгүй болохоор чамд хандтай.
хандтай юм шиг байсан юм шиг байна. Тэр мэдээгүй. Өөрөө тэрийг мэдэхгүй яасан. Уучруулдаг. Тэгээ яг нэг тийм өдөр байсан байхгүй. Тэгэл тэгсэн чинь нөгөө мессеж дуграал, утас дуграал, би нөгөөдгөө хараад баясаал. Одоогийнхоор бол чат шүү дээ тий. Инээгээл тэнд нэг хүүхдэл инээ төргээл байсан юм шүү. Тэгсэн Батгүй хажууд юм яриа яваад исэн юм бэ. Тэрийг би анзаараагүй. Тэгээд надаас юм ямар ч асуухын аль би санаад байгаа. Тэгэхээр би нөгөө yes no өөрөө л хариулж байгаа байхгүй. Аха. Тэрийг нөгөө бүтэн сонсох шаардлагагүй тий. Ягаад гэвэл тэр хүүгүүн бол миний зүгээр энгийн байдаг л нэг хүүгүүн байсан өдрүүд байлаа. Тэгээ яг нэг тийм момент идэг байхгүй. Одоо хүртэл тэрийг яа. Чи тэгтээ амар тийм намайг тоодгүй байсан те. Ингээл тэрүүгээрээ ингээд одоо нөгөө тэр дурсамжийнхаа нөгөө дутуу нөхдөй юм уу яа гэдэг бас амар хэрүүд юм. Тэгээд чи тэрлээ очивол яах юм? Очивол би нөхрөө ингээд аха яа сая юу гэсэн бэ? Тийштэй. Яг зүг баггүй. Чиний зүг. Чи сая юу зүг ярьдаг залуу бай. Одоо манай нөхөр яг тэр хүсээд байдаг байхгүй. Би тэгэж хэлэх байсан. Тэрийг л өөрчлөн дөө. Тийм байна. Тийм. Наа ч гоё юм. Тэр үед очингуудаа хэлэх юм те. Наа чи ирээдүйд чинь одоо хай нийжил болох залуу. Тийм сайн залуу те. Үгийн сонс нүдрүүн хараад анхаарал гарын ярьж байгаа тийм ээ гэж хэлээ. За гарын ярих нь чашин би ямар ч байсан нэг те. Чамд сайн штэ хажуу чинь дагаа яваад байна те. Хань болно шүү надад. Болж шүү чи ингээ зүтгээд байгаараа гэдгийг гоё мэдрүүлж гэдэг юм уу те. Тийм өгнүүдийг өөртөө хэлэх байсан байна. Бүтэн өдрийн туршлагыг хамт дагаж явна штэ. Тэгэл болоо мó. Үгүй бид хатаа чинь тэгэхээр чи нэг цаг л байсан. Нэг банк руу ороод хэдүүлээ. Чи тэгээд карт авах шаардлагагүй. Тэгээд тэр цоомото чи бүтэн өдөр биш. Өнөөдрийн нэвтрүүлгийг өгдөл маань. Одоо байгаа цоомото бүтэн өдөр байх ч гэсэн би ямарчсан Батгүйтэй байх тэр нэг хэдэн минутыг Батгүйний хитгэн өгүүлбэр л хэлсэн ба. Тэр үед нь аягуулсан ач холбогдол өгөө сонсоо те нүүр өгөө. Өглөөнөөс нь хоош ингээд хамт сургуул дасгалжуулаа те өөрийгөө. Өнөөдөр чи нэг юм алдаа гаргана шүү. Тий. Насаараа харамсахгүй чи эндээ болж гэж. Энэ Батгүй ирээдүйд чи нөхөр болоо чамд тэгж хэлнэ. Тийм үү амар зүрүүд байдаг шүү. Зүрүүд үү? Энтэй суух юм уу би? Гэж инээж минийгээд. Эсвэргээрээ цухтагаа авчиж яана. Хэлэхгүйсэн дээр юм шүү. Тий. Чи зүгээр өөрөө хажууд нь сонсчмоор юм шүү. Эсвэл Батгүй тийм мэдрэмжийг би яаж өгөх вэ те? Харин тий. Тэгэхээр чи ингээ өгөх хэрэгтэй байна. Тэр үеийн яг тэр өдрийн цомол ямар ч Батгүйг сонсох тийм хүсэл сонирхол явж байгаа. Чи очингуудаа Батгүйгийн юуслэг чи одоо өөрийнхоороо сонсонгуудаа одоо Батгүй чамд би чамд нэг юм хэлсэн. Тийм ингэж хэлсэн гэж шууд тэрийг одоо хэлчихвэл. Шууд Батгүй нам. Тэ? Case closed. За тийм байна. За баясагч. Нэг комент ирсэн байна. За. Сайхнаагаас ирсэн байна. 14 онд сургалтын чиглэлээр кампани байгуулад сургалтын төв нээсэн боловч 16-нд хаалгаа барьж байсан юм аа. Эргэж очивол тэр үеийн алдаануудаа л засах гэж үзэх юм байна. Одоо болохоор олон алдаа гаргасан санагддаг гэж байна. Эргэж чичээд гэхдээ ганцхан өдөр л хамт байж тээ хүнтэйгээ өөртөөгөө тий. Гэхдээ яг ганц өдөр ч гэсэн чухал шийдвэрүүдийг бас тий зөвлөж өгч болох юм байна тий. Гэхдээ хамгийн тэнэг бид нар нөгөө танихгүй байгаа байхгүй. Харин тий. Сонсохгүй байгаа байхгүй. Сайхнаа чи өөрийнхөө үгийг авах уу ер нь тэр үед. Тэр л гол асуудал чи. Өөрийнхөө үгийг үнэхээр авах маахгүй юм хэцүү юм байна. Бараг л авахгүй дээ. Бид нар бол ер нь бүдүү үзүүтэй байгаа шүү тэр үед. Тий штэ. Бүдүү үзүү гэдэг чи юу лээ? Ер нь бол нэг тийм тий бухуу өдөнөөс хатуу байгаа шүү. Ингэн игцэн л байгаа шүү нэг тийм. Ухын басар үлгэрийн юмдаа итгэцэн тий. Чи настай яруу болоо. Тий яг үгүй. Бараг тэгэн шүү. Яа одоо амар ширэг. За баясагч. За би өөр ингэ бодсон чи эргэлцчихлээ. Гэхдээ 18 настай тэр жил рүүгээ очино. За. Ягаад тэгэхээр 18 настай жил маань нэг тийм гоё биш юм шиг санагдаж байгаа мөртлөө их гоё юм хиймэр санагдаад байна. Тэгээ яагаад 18 насын маань юу гэхээр 10 төгсөж байгаа. Тухайд 10 төгсдөг байсан. 10 төгсөөд конкурсцэн сургуульд орсон. Гэхдээ нөгөө дээр ах эгч нартай болохоор ах эгч нар маань оюутан болоо орсон. Төлбөр байхгүй. Нөгөө хэд чинь төлбөрийг төлнө шүү дээ. Тий. Тэнгүүд би ингээд төлбөргүй ингээд жилийн чөлөө авах шаардлага гарч байгаа байхгүй. За тэгнь. Тэгээд би чинь 10 дугаар ангидаа 9 дугаар ангидаа 8 дугаар ангидаа аюух ажил хийдэг байсан. Юуныхаа байрныхаа одоо манайх 5 давхар 3 давхрынхаа айлын бага ангийн хүүхдэд хичээл ордог. Тэгээд мөнгө авчдаг. Тэр их чинь дэлгүүртэн суучдаг 100 мөн. Амралтын өдөр мөдөр цалин авдаг. Тэгэж мэгээ тэгсэн хэрнээ нөгөө мөнгөө цуглуулж бараагүй. Тэгэл за тийм байна. Барах гэжсэн биш үү бараг. Тэгээд аав ичээр тэхгүй за миний охин энэ жил нэг өнжчихүү дээ гэд. Тэгээд аав ичээр нь ямар ч байсан мөнгө цаасыг ягаад дараачлаа сорхуудаа л гэж. Тэгээ тухайд бол өсвөр насны хүүхч дургу урж байгаа штэ уурлал тий юу ярьж байгаас та сургууль соёлд орсон баг чинь та одоо тэгээд хүүхдээ сургуульд оруулах чадахгүй юм болоо тий юу хийж ийсэн ингээл тий би ч айгу тийм ширүүн дөрүүн ингээд загинж байгаа байхгүй өсвөр насны нэг юм
зөрүүд нөхөртэй. Омголон байгаа шүү дээ. Омголон. Тэгээд яалтчгүй л орч чадсангүй. Тэгэл ингээд манай ангийнхан чинь нэг усны шувуу шиг нүүдлээл хот руу явцгаагаал. Тэгэл ингээд би бүр айгүй дотныхоо найзтай хамт хоёлаа үлдцээ. Тэр охин маань бас ингээд төлбөргүй болчлоо гэд. Тэгээд би дэлгүүртээ сууйдаа гэд нөгөө ихч маань за чи энэ жил дэлгүүртээ суугаа мөнгө цуглуул даа гэл. Тэгэхээр тэгээ найдвартай гэл. Тэгэл дэлгүүртээ суулаа. Тэгээд дэлгүүртээ суугаал байж хат нэг юм хийцгүй санагдаад айгүй хэцүү байгаа шүү дээ тий. Дэлгүүр юм тэгдэг те жоохон хийцгүй байгаа. Өдөржингөө өглөө 7 цагаас оройн 12 цаг хүртэл дэлгүүрт боддоо тийм. Тэгэл хийцгүй тэгэл ингээл янз бүрийн залуучууд орж ирэл эргүүлэл аюу ядаргаатай те. Тэгэл тэр нь ингээл аюу түүхтэй. Тийм тэгдэг. Тэгээ би ингээд сургуульд явахт ингээд мөрөөдөл миний толгой дотор байгаа даа шүү дээ тий. Тэгсэн чинь харин яг тэр үед сургууль дээр хичээл хоцрогдсон хүүхдүүдэд өдөр хөнжүүлэх нээгдээд тэгээд манай найз охины ээж нь биологийн багш байсан байхгүй. Тэгээд битэрийг дуудаад та хоёр нэг хүрээд ирдээ гэв. Тэгээ хоёлаа гэрт нь чи нэг хүрээд ирдээ баясаа гэв. Тэгээ гэрт нь очисон чинь тэгдгийг. Юу вэ? Тэгсэн чинь тэгдгийг. Энэ юу хойно явж байгаа аяны юу? Аяны хэсэг. Тийм тэгсэн чинь харин цаг төгсөж өдөр хөнжүүлэх ийм багш хийгээч та хоёр гэртээ зүгээр байж хахаар одоо дэлгүүр мэлгүүрт ажиллаж хахаар гэв. Тэгээгээд би тэг өдөр хөнжүүлэх багш хийгээд айгүй завгүй тэгээд надад нэг жил бүр үнэхээр гоё өнгөрч исэн. Гэхдээ нөгөө нэг юу гэдгийг нэг гэр сургуульч гэдэг юм уу ингээ явж исэн. Тэгэхээр би одоо очингуудаа тэр 18 настай баясаг дагуулаа хот орно. Юм үзүүлнэ тий. Юм үзүүлнэ тий. Хоол мол авч өгнө тий. Тэгээ чиний одоо үеийнхэн чи ингээ сурч ин хараач дараа чи сурна. Нүдийн нээж өгнө. Бэлдэж өгнө. Хот орно. Хөөе нэг юм баар гэдэг газар чи юм байдээ. Тий, холхон байгаараа. Холхон байгаа. Хүш чи улаан шавж байгаа. Гоё юм бэ. Замын заагаад гэсэн тий. Ингээд ийм хүмүүс ингэт юм байна. Залуучууд ингэт юм байна гэж бүтэн өдөржингөө дагуулж явна. Гоё юм байна. Гоё газ тий. Наач гоё санаа. Наадгаргууч юм байвал бас гоё юусэн байх шүү. Би ч бас налахын хөхд хот бол миний хувьд бол бас өөр ертөнц байлаа шүү дээ. Нэрээ нэг дагуулж бол гоё юм байна. Машин цуулгаа те хотын төмөөр явуулаа те хоол моол авч өгөөд те юу идэх юм бэ би чинь тэр үед хоол идэж мэдэхгүй хотод ирэхээр тийм штэ жижигхэн газар байлаа штэ манайх бол бүр налахаас жижигхэн байхгүй юу за хоёроо тийм бэ дахиад ярмаар юм бэ нөө том өрөө нэвтрүүлэг сонсогч үзэгч танд хүрэлээ та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл 88 66 104 5 гэсэн манай маркетингийн утас руу холбогдоорой сайхнаа үгээ авъя штэ авна гинэ өөрөө болж юм зөв яг авлаа юу юу чи биш юм чи авнаа. За ингээд том өрөөний өнөөдрийн сэдвийг тааш гисэн гэртээ яриараа. Бас сонирн байж магадгүй. Бас хөвгөлтэй байж болно. За тэгээд маргаашийн том өрөөний өөр нэгэн сэдвээр иргэн уудталаа. Түр баяртай 9 цаг 5 минутаас хамт байгаарай. За ингээд бай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.